Weekly podcast эхлүүлье. За индексүүд бол хിവэрээ арилж байгаа байхгүй. Тэгээ уналтыг би US 30-аар харуул зүгээрээ гэж өмнө нь хэлжсэн. Одоо бол яг бүр гоё нөхцөл бүрдсэн байна. 1 2 орж ирэхээр ерөөхдөө энэ тренд баталгаажж байна гэсэн үг. Уналтын жижиг цаг уналтын тренд. Тэгэхээр US 30-аар арилж чандарч болох юм байна. За 30-аар яаж орох вэ гэхээр за энэ сүүлийн импульсын уналт нь арай ханаагүй болтой. Энэ орж ирсэн. Ингээд болбек орж ирэх юм бол эндээс нь сэлдэж болно. Алтан дээр одоо онцгой юм алгаа. Энэ оройг сэтэлжиж дэшээ өсөлтийн шанс нь харагдах юм байна. Тэр бол одоо алтан дээр бол уналт хамгаалахаар харагдаж байна. За энэ л сүүлийн импульс ингэж орж ирсэн. Ингээл энийг сэтэлэх юм бол доошоо уналт орж ирж болно. Мөнгө бол сэргээр ловыг. Тийм ээ, мөнгө нь бол дийлэгээрээ доош эргэжээ. За тэгэхээр алтны уналт бол унчих магадлал илүү өндөр харагдаж байна. Сэлийг барихаар бол би мөнгөөр барьна гэсэн үг. Гэхдээ энэ мөнгөний сэл бол сүүлийн энэ хөдөлгөөн орж ирнэ гэсэн үг. Гэхдээ энэ нь болохоор нэг ийм юм ажиглагтаад идэв. Энэ импульс нь орж ирлээ гэхэд ингэнгүүт дийлэгийн импульс болж болохоор харагдаж байна. За бараг л болохоор харагдаж байна. Гэхдээ яг ийм үед бол орох гэдэг амар шаардлага байдгүй. Чи яг энэ 4 цагийн энэ импульс учраас ингээд буцаад ингээд ороод ирдэг. Тэгэхээр дийлийг барих гэж байгаа үед заавал 4 цагийг эргүүлсэн 4 цаг нь эргээд тэр үед дийлийнхийг барих юм бол арай илүү магадлал өндөртэй болчтой. За евро STT-с за өцөг тал руу орно. Онцгийн хөдөлгөөн хийгээгүй. Паунд дээр бас дийлийг нь харах юм бол ийм хөдөлгөөн ороод иржээ. Ер нь л доллар унах тал руугаа хаалаа юм да. За энийг барихын тулд энийг энэ оройг сэтрэх юм бол стоп лосс нэмнэ гэхээр за арай л риск нь жоох утгагүй болж байна. Гэхдээ эндээс нэг баг цаг руу харуулахаар тийм ээ, энэний ер нь л хамгийн зөв стоп лоссыг бол энд тавихаар бол тавьж арилжуунд орвол айгүй айтах байдаг. За ингэчүүл ер нь л илүү ороход бол асуудал алгаа. Стоп лоссыг ер нь хамгийн зөв байршуулахаар бол ерөөсөө л энэ сүүлийн импульсыг барих гэж байгаа үед стоп лоссыг энэний доор тавил зүгээр байдаг. ICT Enter гээд бусад арга барилуд болохоор тэрийг бол би сурч ирлээсэн, бүгдийг л сурсан. Тэгээ тэрэн дээр л ганц надад жоохон таалагдсан. Энийг нэг ордер блок гэж үзээд энэ дээр стоп лоссоо тавиад ингэчдэг. Тэнгууд энэ хаашаа өөрөө жижиг цагийн интернетний юм уналттай болохоор ингэж ирчээд баг ингээд тийш яваад өгч. Тэнгууд энэ арилжаанд нэг ганц надад жоохон хэцүү яваад байдаг гэсэн юм нь болохоор стоп лосс олон авахулчаад байдаг. Тэнгууд үндсэн хөдөлгөөнөө би ингээд зөв таачиг энэ ингээд ороод ирдэг. Тэгтэл стоп лосс авахулчаад дахиж ингэж том орох шаардлага гараад идэв таа. Тэрний оронд зүгээр энэ хөдөлгөөн ямар үед худлаа болох вэ гэвэл эндээс доош орж хаагц үед энэ хөдөлгөөн худлаа болно гэсэн. Тэгэхээр юм өссөн ийм том стоп лосстой очвол надад амар байдаг. Тэгээд тэрэн дээр өөрөө арга барилаа хөгжүүлээд явсан байгаа. Тэгээ одоо энэ дээр
Энэ тренд лайн татдаг нь ерөөсөө янз бүрийн паттерн сэтгүүлэх гэж орох биш. Зүгээр энэ тренд лайн болохоор шууд pullback хүлээгээд арилжаанд орно гэсэн утгатай тренд лайн ингээд татдаг шүү. За yen дээр нэг арилжаатай байгаа. Энэ систем мөх юм болж байна дөө. Бараг 10 өнөөдөр ч 21 гэхээр 11 хоног барьж байгаа. Энэ йенүүд паунд йен өсөлттэй эндээс өсөлтөс евро байхгүй швейцар йен энэ дээр арилжаанд орохгүй. Ауди. За ауди дээр арай тодорхой болоогүй юм байна. Энэ ловыг сэлхийн тулд зочтой энэ сэтэлсэн юм уу? Энэ лов дээлигээр сэтэлсэн байна. Дээлгийн эхний хөдөлгөөн орж ирж байна. Тэгэхээр эдгээр бодлоо болчихно. За дээл. Дээлгээрээ унах нөхцөл бүрцэн. За гол нь 4 цагаараа эндээс орох юм бол яг миний нөхцөл нь бол эндээс ордог. Эндээс ягаад одоо энийг яагаад барьж авдаггүй вэ гэхээр энэ болох нэг сая сүлд хэлсэн ш. Дээлгийн импульс орж иж байгаад 4 цаг энэ явахгүй гэж магадлал өндөр идэх гэсэн үг. Ингээд дэвшлээд импульс нь коррекшн орчдөг гэсэн. Дээлийн коррекшн. Тэгэхээр дөнгөж дээлгийн ловыг сэтэлсэн үеийн дараачийнх нь энэ хөдөлгөөнөөс орохоор стоп лосс хөвчлээ авах болж идэв болохоор заавал 4 цагаараа ингэж трендийн баталгаажуулаад 4 цагийн трендийн үргэлжлэлтээр жижигэн орол илүү магадлал өндөртэй болчихдог гэсэн. Паунд ауди. Паунд болов гэсэн хүчрэг байгаа. Ауди дээр тэгэд хөдөлгөөнийг барьж авч чадахгүй байгаа. Нэр нь ажиллана. Евротоо хөдөлгөөнд давтцуул болно илүү айтайхан багтах. Доллар кат. За католик. Сул хүлээх юм байна. Ингээл. NZD кат. За NZD кат. Унах нөхцөл угаасаа бүрдүүлээгүй. Эндээс дээлигийн аптренд явж байгаа. Энэ ловыг сэтэлжиж доошоо иргэнэ гэсэн одоо NZD кат юм. Энд дээр сүүл ялдагдлаа. За одоо энэ дээр бас ингэж тодорхойлчвал эндээс нэг жижиг эсвэл нэг мөсөн том орж болно. Эсвэл уналтаас нь орж болно. NZD кат бол өстой нэлийн хүлээх юм байна да. Еврокат дээр энэ дээр сэтэлжээ. Уналт ороод ирэх магадлал бол байгаа л байна еврокат дээр. Гэхдээ уналтыг еврокатаар биш өөр бусдаар нь бариулаа гэж зүгээр. Жохон тодорхой болчих. Паунд кат уналт өрөө. Гэхдээ энийг бол барьж авч чадаагүй. Энэ хөдөлгөөнд орох нөхцөл бүрдээгүй. Паундыг одоо ажиглаж л бай. Ямчсан дээлгээр бол дээш. Өсөлт орж ирэх. Центтэй байгаа. Тренд нь бол дээшээ өсөх магадлал нь арай илүү өндөр гэсэн. USD Швейцар. Сүүлийн импульс нь ингэж орж ирсэн. Гэхдээ эндээс ингээд ороод ирэх магадлалтай. Тэгэхээр энэ өрөөгөө сэтэлчихнэ гэсэн. Тэгэхээр доллар швейцар дээр өсөлт орж ирэх магадлал бас байна. Энэ дээлийн сүүлийн импульс ингээд ороод ирэх магадлалтай гэсэн. За энийг яаж барах вэ гэхээр
Шинэ ингээд stop loss-ыг энд тавина гэвэл risk reward нь утгагүй болчихно. Risk reward нь яг ингээд stop loss-оо тавиад энэ орой дээр ингээд тавихад нэг харьцан 1 байж таарах юм бол яг би бол ордог миний хувьд боломжтой. Ер нь бол risk reward-ыг би 1 харьцан 1.2-оос дээш бол шууд арилжаанд ордог. Энэ дээр бол дэжгүй боломжтой юм бол харагдахгүй risk reward нь утгагүй болчиход. Анчвцаар. За бас миний нэг өөр гэсэн нэг entry stop дээр fuck you гэж нэрлэлсэн л дээ би тэрийг. Яг хүмүүс чинь fuck you гэж юм шиг. Эндээс өслөө ингээ унж байгаа юм шиг ийм хөдөлгөөн орж ирдэг. Тэнгуут эндээс нь сэлтждэг. Тэгээ би олон ийм алдаа гаргажсэн л та. Тэнгуут энэ хөдөлгөөн шууд ингээ гараад ирдэг. Ийм хөдөлгөөн үүсдэг. Тэнгуут би болохоор тэрийг ажиглаж хагаад шууд энэ дээр fuck you гэж нэрлэлсэн. Яг fuck you гэж болчихсон. Тэгэл яг унах чинь даа гэ яг гой паттерн зурчингууд энэ дээр бүр яг гой сэтгэл тийм аяа тэр бүр яг ингээл сэтгэлээд бүр ингэдэм бас ашиг руу ингэж орж марч байгаа. Тэгээ ингээд нэг хөгийн юм хийдэг болчихроос. За энэ дээр иймэрхүү хөдөлгөөн үүсчих магадaltaй. Ингүүл байд тал руу орж болно. Хинзэд Швейцар тренд нь ирсэн өсөлттэй. За одоо харж илээ. 4 цагаараа ингэчүүл 4 цагийн тодорхой бол эндээс арилжаанд орно. Эсвэл эндээс орч чадахгүй 4 цагийн жижиг цагаараа ирвэл уналтаас нь ашиг хийнэ. За тухайн үед бүрт нь харж агаад талтай нэ NZD Швейцар бол арилжаа байхгүй. Евро NZD. Евро NZD уналт руу ороод ирсэн. Энэ өсөх шанс болчихлоо доо. За энийг яавал өсч болох вэ гэх юм бол 4 цагаараа ингэж fuck you хийх юм бол эндээс нэг байтч болно. Тэрнээс бусдаар бол сэл бол хараад хэрэггүй. Одоохондоо бол энэ хөдөлгөөн ч өөрөө хэвээрээ байгаа. Эндээс доошо энэ оруулыг заавал candle хаагдчихж доошо гарна гэсэн. Pound NZD. Сүүлийн боломжит туналт эндээс байсан. Гэхдээ ийм моментумыг бол сүрөөд хэрэггүй байдаг. Ингээ өвчт учраас энэ дээр бол орж чаддгүй. Энийг бол орж чадсангүй. Сэл тал руугаа орохоор л Pound NZD-гэр жижиг цагийн 4 цагийн трендийн уналтыг барихаар бол Pound NZD-гэр орно. Daily Pound NZD daily бол яг трендтэй байгаа. Ер нь л дандаа хүлээх л 7 хоног болохоор шинжтэй байна да. Евро Pound. За евро энэ дээр баг тийшээ гараад ирэхээр харж байна. Дээр арилжаа байхгүй доллар Сингапур. Доллар Сингапур дээр байхгүй. Энэ ороод ирэх магадaltaй л харагдчих. Биткойн дээр ингэж сэл орно гэсэн байгаа.
Сүүлийн хөдөлгөөн дэшээ орж ирж байгаа юм байна. Хүсэлтийг өгнө Ethereum-ээр байвал их зүгээрээс нь тэгж тааж нөхцөл бүрдсэнгүй Ethereum дээр. Oil дээр сүүлийн импульс нь орж ирсэн. Лоуны. За эндээс oil дээр бай харж болох нь. Чичгээр хорлоо. За эндээс нэг онод орох. Эндээс нэг өсвөл ингэчүүл oil дээр бай тал руу орж болно. Тэгтээ жижиг 4 цагийн интер учраас оройгоос тэрэл ер нь л нэг иймэрхүү. За oil дээр бол нэг 4 цагийн өсөлт бол харагдаж байна. Natural gas дээр daily эндээс бай хүлээж орж ирээгүй. За нэг юм хөдөлгөөн орж ирсэн байна. Энэ оройнууд бол эндээс дэш хитэн ч орой юм дээ. Сэтгэл чадаагүй дийлэгээр. За эндээс ихний уналт учраас заавал баталгаа авч орно. За иймэрхүү нөхцөл бүрдүүлвэл нэг удаа сэлд орж болно. За ингээд дуусгая даа.